Та нар тэр энэ мөсөн уулын уул гэдэг Оросын тоглоомыг мэддэг хүн бэ нү? Энэ болохтой зэрэг байрныхаа урд хүүхдүүд энэ цасаар нөгөө одоо уул шиг овоолж агаад айгүй бас би бас хандгийн тэр би дээр үед нэг Хялгант гээд Булган аймгийн Хангал сумын нутагт байдаг Хялгант гээд нэг орсуудын амьдрадаг тосхонд очиход тим юм харснаа би сандаг байхгүй юу. Яг ийм цас овоолж агаад тэгээд айгүй шүүх ороотой. Тэгээд дээрэс нь ус хасгаж агаад тэг гадаргуу нэм гөлгөр болоод тэг тийшээгээ авирч тоглодог юм байна л да. Би ерөөсө хараад юу юм бол гэж бодож байсан. Тэр тоглоомыг мөсөн уул гэж энд нэрлээд энэ өгүүлгийнх нь нэр юм байна л да. Тэгээд тэр тоглоомын орой дээр ингээд хамгийн түрүүнд гарч чадсан хождог тийм Орос тоглоом юм бэл. Энэ одоо тоглож байсан хүмүүсд байдаг юм уу, манайхан мэддэг юм уу? Ямар ч байсан Том Төвшин бат тоглож байсан гэж хэлж байсан. За тоглож үзээгүй байна. Би киногийн л үзчихсэн. Би тоглож ирсэн. Зүгээр л уулын орой булаацсан гэсэн үг шүү дээ. Монголоор болвол тэгэл дээшээ гарсныгаа түлхэж унгаагаад тэр л ах гэж бодсон шүү дээ. Тэгтээ өөрснөө мөсөөр цасаар хийсэн те. Үгүйтэй одоо нэг жоохон өксөр газар мазар тасмаас тогтоод гулж мулсдаг болчдаг штэ. Тэрнийхээ үед бол түүнээс нь Улаанбаатарны их цас ордог болохоор овоолдгүй байсан юм аа. Энэ тэр Хялгантад яг би яг сандгийн тэр Оросуудын хотхон Оросууд өөрснөө гэдэг хажуу талдаа тийм мөсөн катактай нөгөө юу тоглодог, хоккей тоглодог. Тэгээд тэд нар ч бас их гоё амьдардаг байсан шүү дээ. Хүүхдийн тоглоомны талбайтай. Тэгээ хүүхдийн тоглоомын талбайны гулсуур нь болохоор модон тэгсэн мөртлөө модон гулсуур дээгүүрээ бас ус алсгаад гөлгөр голгодог болгоцсон. Одоо гулсуур нь ч гэсэн тийм. Тэгээ тэр хажууд нь бүр ингээд зөвхөн цасаар ингээд шовоодсан айгүй өндөр тийм юу хийцэн бидэг байсан. Оросууд тэгж тоглодог байсан юм шиг байл. Тэгээ яа Оросууд ч тэгж нөгөө пирамид хэлбэрийн орой дээр гарах тийм одоо юу менталитийн тийм байт юм болов. Тэр чинь хавтгаа дээр тоглож тэр чинь яг нөгөө хавтгаа дээр одоо жишээлбэл өрөөж гэдэг бол ерөөсө тэрэн дээр гарч чадахгүй. Заавал нэгнийхээ дээр гიშгчээжэл орой дээр нь гарахгүй болвол тэр чинь айгүй өндөр хийцэн байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээл би биенийхээ дээрээс алхаал гიშгээл арай өндөр болгоод тэгэл хамгийн бүгдээрийнхээ дээр гарч толгойд мөрөн дээр нь гიშгэж жагаад гарсан л тажих байхгүй юу? Зөв. Ер нь хавтгаа дээр тоглодгүй гарууд юм бэ те. Тийм одоо тэгж л тоглодог. Тэгж тоглоом манай Оросын төв би одоо ингээ яриад эхэлчихгүй жоохон байцаанах уу? Ой, одоо хэлэх юм биш үү те. Манайхан шеэрлсэн биз дээ те. За тэгье дөө. Наач ерөөсөө нөгөө биенийхээ мөрийг нөгөө амжилттай хүрэх зам болгоно гэдэг нэг үг байдаг шүү дээ те. Би биен дээр гიშгэлээд тэгээд хамгийн дээд гарсан хүн босс нь болно гэдэг тэр л юм байна те. Тэгээд доотлол яг тэр хааныгаа хаан болгож ин чадалгүй нь болоод чадaltaй нь тэгэл хаан болох л тийм л тоглоом юм байна л да. Тэгээд Оросын түүх бол энэ тоглоомтой яг адилхан юм байгаа юм гэж бичсэн байна. Тэгээд энэ Оросын түүх бол ялгаа нь болохоор ингээл үе цусан далаад урсдаг Орос орн түүхэнд бол энэ тоглоом энэ хоёрын ялгаа энэ ийм юм байгаамаа гэж эхэлж гэн энэ өгүүлгээ. Тэгээд энэ Оросын төр бол энэ түүхэндээ өөрийнхөө ард түмэнд яг харийн эзлэн төрөмгийлэгч шиг ханддаг ийм одоо уламжлал соёлтойгоор явж ирсэн тухайл энд бичээд байгаа. Энэ бол ерөөсөө бүр аль Орос улс гэж одоо бий болсон үеэс эхэлсэн юм байна гэж байна. Энэ бол бүр викингерүүдийн үед одоо тэр чин одоо манай Алтан ордон мордныхоос бүр 40 олон зуун жилийн өмнө шүү дээ.
тэр Швед хойноос тэр Оросуудыг эзлээд тэр үед ч одоо Оросд нэг жижигхэн ханилгууд л хоорондоо бие бинийгээ ээлжилж юмаа булаацалдаал тэгэл нэг хідэн ханилгууд л байсан. Них уус гэдэг байх юм байхгүй. Тэгээд тэр викингрүүд чи ирээд тэр Киви Рус гэж Новгород Кивидрийн ойролцоо сууршаад 882 онд тэр Киви Рус гэдэг нэртэй улсаа одоо байгуулсан гэж үздэг юм байна л да. Тэгээд тэр сууршаад одоо нэг тэр үедээ одоо юу яаж ч амьдардаг байсан. Ямар ч байсан тэр хойноос ирсэн Швед эдрээс ирсэн тэр одоо тэр үедээ бол эзлэгч Оросыг эзэлж исэн тэр ноёдууд нь болохоор ийм слав авгаачууд аваад хүүхд гаргаад тэгтэл бас нэг юм жижиг тархаа бодрохоо маягийн амьдралтай тэгээ хоорондоо бие биенлүүгээ дайрч давшдаг юмаа булаацалддаг тийм л нэг юм хэсэг бүлэг хүмүүсүүд л байсан гэж ойлгоод байна. Миний энэ бичснээр тэгээ байжсна. За ерөөсө бүгдээрээ энэ шашинтай болъё гэд энэ ийш тийшээ шашин судлуулад хүмүүс элч явуулсан юм шиг байна. Тэгээ тэр Бизантаас ирсэн элч нь л ерөөсө энэ юуны үнэ алдртны шашин гэдэг чинь л ерөөсө Бизантын юу гэдэг чинь ёстой гоё шашин байна. Тэр мөргөл хийх сүмд хийх мөргөл ёслолын үзлээ маш тансаг маш гоё юм байна. Энэ шашныг л авъя гэж ирсэн юм байна. Тэгээд энэ шашныг авахар шийдээд энэ ч одоо Крестийн шашны одоо энэ үнэ алдартны одоо энэ Оросд байгаа шашин юм байна л да. Тэдийг 988 онд тэгээ хүмүүсүүдийг одоо энэ шашинд оруулнаа гэд хүчээр энэ Днепр мөрнөл бүгдээр ингэ ус руу түлхээл баахан зарим нь одоо орохгүйгээд тэгээд тэрийг түлхэхэд хүчээр л ерөөсөө бүгдээр ингэ Днепр мөрнөл хүмүүсүүдэд оруулсан ингэ нэг загалмайлсан одоо шашинд оруулж байгаа арга хэмжээ гэж тэгэж анхудаа хүчээр бас энэ Бизантын шашин үнэ алдарсны шашинд оруулж ирсэн юм байна. Тэр үед бол тэр Бизантын шашны төв нь энэ одооны Туркийн Стамбулд байсан Константинопол гэдэг бас их гоё том гүрэн байсан гоё сүм мөмтэй тийм урсгал байсан. Тэрийг авчирж Оросынхоо Оросууд авсан юм байна. Тэгээд энэ Шишкины бичснээр энэ Крестийн шашны энэ урсгалыг авсан манай Оросын түүхэнд бол маш гайтай зүйл болсон юм а гэж үчиж байна. Яагаад гэхдээ зэрэг энэ Крестийн шашны энэ католик энэ протестант гэдэг энэ баруун Европод дэлгэрсэн латин үсгэн дээр тэр сургаал нь явдаг байсан. Одоо энэ эднэрийн авсан үнэ алдартных ч одоо өөр үсгтэй байсан байлгүй. Ямар ч байсан тэр латин үсэг уншиж мэдэхгүй. Тэр сургааланд эднэрт ирээгүй. Тэгээ тэр латин үсгэн дээр бичсэн сургаал бол сүүлдээ тэр Крестийн шашны одоо реформацийн үегээд энэ баруун Европод одоо соён гэгэрүүлэх хүнлэг нийгэм эдрийн шинжлэх ухаан, эрүүл хуульт ёс, ангаах эдрийн нэг ийм шинчил шашны урсгалын шинчил явагдсан шүү дээ. Одоо та нар мэдэх байх энэ одоо Төв Европод Ян хус гэдэг одоо энэ Прагад хөшөөн байдаг хуучин талбай дээр тэгэл энэ Швейцар, Англи эдэрт ингээл энэ тэмдгүү тийм шашны юунууд шинчил явагдсан бэлээ. Тэрний гол нэг юм нь одоо энэ уран барилга, хэл, соёл, үг тэгээд дээрээс нь хамгийн чухал юм нь тэр хүмүүнлэг ёс гэдэг ямиг гаргаж ирсэн. Тэгээд тэр нүглээ намжиж мөнгөөр нүглээ намжиж болохгүй дэр гэсэн тиймэрхүү шин тийм реформууд хийсэн бэлээ энэ баруун Европын хэсэг нь. Тэрнээс тэгээд энэ манай энэ урсгал хоцорсон юм а гэж Шишкин бичсэн байна. Тэгээд дараа нь 13 дугаар зууны үед одоо харийн түрэмгийлэгчид монголчууд манай бид нарыг одоо ингэж эзлэхэд анх удаага түүхэндээ одоо энэ ноёлж байгаа ван гүнгүүд нь ард түмэнтэйг нийлээд харийн түрэмгийлэгчдийн эсрэг одоо ингэж нэг цул болж тэмцэх түүхэн шанс нь анх удаа тэнд гарч иж одоо ирсэн юм а. Тэгэхэд эсрэгээр манай энэ Оросын
одоо тэр үеийнх нь удиржсэн ван гүнгүүд бол ерөөсөө Алтан ордны тэр харийн төрөмлөгчтэй нэгдээд энэ ард түмнийхээ эсрэг яваад гисэн ийм түүхтэй гэж бичсэн байна. Тэгээд 1242 онд энэ Батхан Алтан ордны монголчууд энэ Оросын нутаг дэвсгэрийг Алтан ордныхоо улсыг байгуулад Волга мөрний бэлчиртэй ойрхон газар Сарай гэдэг улсаа байгуулад нийслэлээ байгуулад тэгээд тэд нэр ингэж энэ Оросыг одоо за та нар одоо манай Монголын эзэнт гүрний хязгаар нутаг боллоо шүү. Одоо та нар ингэж биднэрт татвар төлөөд ингэж амьдрна гэд. Тэгээд тэр энэ Оросуудад нь Оросын ноёдуудын сонгож агаад өөрсөнд нь тэр одоо энэ хэм бол яарлаг гэж бичээд байгаа. Миний бодлоор зарлиг юм уу тэр одоо пайз гэрээг л өгсөн юм шиг байгаа. Одоо ингэ за ард түмнээсээ ингээд тэдний хувийн татвар аваад ингээ өгж өгöd Монголын газар нутаг дээр үйлчилдэг байсан дагуул татвар хураах тийм юуг нь эрхийг өгсөн юм байна л да. Өгдөг байсан юм байна тэр үед. Тэгээд монголчууд бол өөрсдөө ерөөсөө зөвхөн тэр эрхийг өгчөөд тэр эрхийг авсан хүн бол юу яасан юм. Би ойлгохдоо бол ингээд энэ өдрийн ийм тархаа бурхаа хэдэн хоорондоо нэг жоохон үзэл тараад байдаг гэсэн ханилэг улсууд байж хахад гинтхэн монголчууд ингэж ижиж аваад тэгээд ийм нэг нэгдсэн бүтцээр за та нар одоо энэ татварын системд оргингүүд тэр нэг ярлаг авсан хүн гів гинтхэн анх удаага тийм амар эрх тархтай болсон юм шиг байгаа. Хүн болгоноос татвар хурааж авах эрхтэй болсон. Тэр нь бол урд нь тийм эрхтэй хүн Оросд ерөөсөй байгаагүй. Тэрүүхэн тэндэл байж идэг байсан. Тэгээд тэрийг энэ Оросууд нь аюу одоо буруугаар ашиглаад гэж хэлэх юм уу да. Өөрсөндөө айгүй одоо илүү эрхтэй болоод тэр хуучин байснаасаа тэр татвар авна гэдэг юугаар л ерөөсөө энэ ард түмнээ зөв дарамтлж гисэн байдаг. Тэгээ ихэнх татварынхаа бүр ихэнх хувийг бол өөрснийхээ карманд хийчдэг. Манай Монголын эзэнт гүрэнд чинь 10% татвар авна гэхэд эдгээр одоо хэд ч авдаг байсан. Тэгээ өгөхгүй бол дарамтлж яад харгисалдаг. Тэгвэл энэ бол харгисал эдэр бол тэр монголчуудын орж ирсэн үеэс нэлээд хойхур болсон явдал байгаа. Энэ бичгтээ шишгэн бичгтээ бол монголчууд бол бид нарыг ерөөсөө дарлах шаардлага гараагүй. Яагаад гэхээр манай тэгж тэр эрхийг авах гэсэн ноёдвол тэдний өмнөөс нь бүр илүү тэр ажлыг гүйцүүлж өгөх хүсэлтэй байсан учраас ерөөсөө монголчуудын тэр нэр дээр яваад байгаа татарское иго юм уу татарын татарын дардлал гэж аимшигтэй одоо энэ түүхэнд бичигдээд байгаа хүний хамрыг хичнээн олон мянган хүний хамрыг огтлсон нүдийн цоос гэдэргээд байгаа тэр аимшигтэй юмнуудыг бол монголчууд хийгээв маа монголчуудын тэр пайз авсан энэ манай Оросын ноёдууд өөрснөө хийсэн гэж энд шишгэн бичсэн байлээ. Тэгээд тэр сарайда тэгээ монголчууд нь өөрснөө айгүй татвар аваад айгүй тансаг сайхан амьдардаг байсан юм шиг байна. Тэгээд тэр монголчуудын тэр ноёдоос монголчуудаас тэр эрх авах, татвар хурааж авах ямар нэгэн эрх мэдэл авахын тулд энэ Оросын ван гүнгүүд л ерөөсөө монголчуудад долгоноол хөлийн үнсэх гэдэг энд бичсэн байгаа байхгүй юу? Бүр сарай руу цувчдаг байсан. Тэгээд ерөөсөө тэд нар бол бид Оросуудыг захирах ямар ч их шаардлага гараагүй. Тэгээд байжсэн чи анхандаа юу яасан гэдэг байгаа. Энэ одоо Оросд чинь энэ Александр Невский гэж одоо энэ Путин эдэрч гэсэн чигтэйхэн мундгаар магтаж хөшөөг нь байгуулад Оросын улс улсыг үндэслэгч эдэр гэж ярьдаг юм биш үү одоо ч гэсэн. Тэр хүн бол ерөөсө тийм баатар байгаагүй маа бүр эсэргээрээ байсан гэж шишгэн битсэн байна. Тэрний дүүн Андрей Невский гэдэг хүнд эхлээд монголчууд энэ пайзыг өгсөн. Тэгээ Андрей Невский бол харин эх оронч хүн байсан. Энэ монголчуудын эсрэг бослогт бэлдэх гээд энэ монголчуудыг нутгаас хөөж яах гээд хамсаатан хайгаад ингээд альянс хамсаатан байгуулах гээд ингээд явж байгааг мэдчихэд энэ Александр Невский чинь дүүгээ матаад энэ сараад очиод монголчуудтай маш удаан хугацаагаар ойртож дотносж ижгаад өөрийгөө оронд нь тамилуулж аваад тэр дүүгээ тэр Андрей Невский гэдэг дүүгээ юу яасан юм бэ? Бүр хөөлгөж яагаад нөгөөх нь зүхтаагаад шивэд рүү ороод гарцсан гэж тэгж үтсэн байна.
Тэгээ дараа нь энэ аимшигтай энэ яргалал одоо тийм Татарская юг гэдэг чинь татарын аимшигтай дарлал гэж хэлэх юм одоо энэ Оросын түүхэнд одоо их яригддаг. Энэ бол монголчууд байсан гэж одоо юм бичигдээд байгаа юм. Хизээ болсон бэ гэхээр 1257 он гэж байна. Энэ чинь анх монголчууд очсны жилээс 15 жилийн дараа. Тэнд бол одоо ерөөсө 5,000 хүний хамрыг өгтөж нүдийн сохолсон юм аимшигтай юм болсон. Энэ Москвагийн ойролцол юм шиг байна. Тэгээд энэ их энэ аимшигтай балмад үйлдэлээр ерөөсө монголчуудад тэр харийн сүрэмгийлэгч гэж байгаа юм л да. Одоо үнэнчээ баталж тэгээд энэ Москвагийн ханилыг бол ерөөсө нэр төр нь өсөд ерөөсө их айгүй их татвар авчирсан юм уу яасан ямар ч байсан итгэл үнэмшил нь олсон учраас энэ сараагаас Москва руу тэр нийслэлээ ягаад Москва ерөөсөө их эрх мэдэлтэй болоод тэгээ энэ Рус гэдэг чинь Алтан ордны Москвагийн улс болсон юм а гэж үздсэн байна. Тэгээд энд бол татвар авахтаа бол ихэнх нь өөрийнхөө харманд хийдэг байсан. Тэгээд энэ одоо тэр юу вэ штэ энэ нэг юм матрикс томьёо бий болсон гэж яриад байгаа. Энэ номны хамгийн одоо энэ нэг бүх өгүүлгээр дамжиж байгаа юмыг одоо бүр Москвагийн улс гэж яриад байгаа. Тэгээ энэ англи хэл дээрээ ч гэсэн энэ герман хэл дээрээ ч гэсэн улсыг ерөөсөө улус гэдэг яг манай монгол хүчгээр бичдгээр нь бичээд байгаа байхгүй юу. Москвагийн улс гэхээр энэ нэг эрх мэдлийн нэг ийм загвар тий эрх мэдлийн одоо нэг техниклэг дандаа энэ Оросын түүхэнд үйлчилж исэн. Монголчуудын одоо Александр Невскийгээс хойш дараа нь энэ Оросын бүх цаарууд тэгээ дараа нь энэ Сталин, Ленин одоо тэг өнөөдөр Путин эдэр чинь бүгдээр энэ Москвагийн улсын одоо тоглогчд яг энэ эрх мэдлийнх нь мөн чанар нь юу гэхээр ард түмнээ айлгадаг. Ер нь тэгээд тэр систем нь болохтой зэрэг айдас түрмгил хоёроор эрх мэдлээ хадгалж баталгаажуулдаг нэг юм нийгмийн одоо нэг юм систем одоо бүр тэр үеэс ахвал одоо хүртэл энэ хүчинтэй яваад байгаа. Зөвхөн тэр тоглогчд нь л нэр томьёо хүн нь өөрчлөгдөж байгаа болохоос биш энэ эрх барьж байгаа хүмүүсүүд нь дандаа ард түмнээ айлгаж хүчээр хийлж иж энэ Москвагийн улсын энэ мөн чанар энэ одоо хүртэл оршин тогтноод байгаамаа гэсэн ийм тайлбараар энэ хүний бичсэн өгүүлбэрүүд бүгдээрээ ерөнхийдөө тэгж яваад байгаа. Тэгээд дараа нь энэ Москва одоо эрх мэдэлтэй болоод цагийн явцад олон алтан ордны улс олон улс болоод олон хэсэг болоод хуваагдаад тэгээд хамгийн сүүлд нь тэр Москва одоо хамгийн хүчтэй шинжээ хадгалаад үлдсэн юм байна. Тэгээд энэ Москвагийн улсын юу нь болохтой зэрэг энэ Орос улсын тэр гол одоо юу гэх юм бэ одоо энэ бүх шинж тэмдэг нь юу гэхтэй зэрэг ард түмэн газар нь бол хааны өмч. Тэгээд эхлээд тэр хааны өмч байсан, дараа нь цааруудын өмч болсон, дараа нь коммунистуудын өмч болсон, тэгээд дараа нь одоо ингээд Путиний өмч гэсэн маяг юугаар өччих. Тэгээ энэ нэгтгэхдээ бол Шишкин яг энд бол айгүй монголчуудыг 2-3 удаа хэлсэн байгаа. Татарская иго бол татарская иго байгаагүй маа. Учир нь монголчууд ерөөсөө тэр бид нарыг дарлаагүй юм. Тэрийг ерөөсөө их шаардлагаагүй. Тэрийг тэдний өмнөөс үйлдэх хүсэлтэй Оросын банк өнгүүдийн бүр тэмцэл байсан. Тэгээ тэднэрээр хийлэгжсэн энэ зөвхөн юу л систем л үлдсэн болохоос бол яг монголчууд өөрснөө бид нарыг ингэж дарлаж алж чадсан юм бишээ гэж бас үтсэн байлээ. За тэгээд ингээд тэрнээс хойш Алтан ордны улс яаснаас хойш энэ цаарууд нь ингээд үргэлжлүүлээд тэр айдас хүчирхийлэл хоёроор эрх мэдлээ авч явдаг ийм систем ерөөсө цаашаага байн хадгалагдал баахан цаарууд ингээл солигдоод эдгээр чинь бүр амар хаадтай шүү дээ Докшева эдэр гэх тийм ээ. Тэгээ явсаар агаад 15 дугаар зууны үед гэхэд одоо энэ юуны үнэн алдартны шашин чи ерөөсө шашинтай улс чинь ганцхан Орос болоод үлдсэн юм шүү дээ. Энэ цаана нөгөө өөр кристалсан шашинтай улсууд чинь айгүй олон байгаа бүгдээрээ реформац хийгээд янз янзуулаад хөгжөөд цаашаа ингэж яхад энд ерөөсө Бизантийн их гүрэн байхгүй болцсон Туркт байсан. Тэгээд энд нар ч ерөөсө ганцаараа өөрснөө ийм онцлог ертөнцтэй болцсон. Тэгээд энэ
тэр үед Европод одоо ингээд одоо соён гэгэрүүлт болцсон техник одоо бүх талаараа айгу технологи талаараа сайн хөгжсөн. Тэгэхэд Орос болохтой зэрэг айгу цэрэгцсэн болсон. Тэгэл Орос хүн бол ерөөсөө дайн хийж ижил одоо амьдрал нь утга учиртай. Тэгээ заавал яалах ёстой. Бид нэр одоо ялах ёстой. Орос орн гэдэг бол одоо ерөөсөө бусад дандаа дайснуудаар ингээ хүрээлэгдчихсэн. Бид нар л одоо ерөөсөө ганцхан бид нартай л бурхан бид нартай л хамт байгаа. Одоо бид нар одоо бурханы өмнөөс л энэ дайснуудтай ингэж тулдах ёстой гэсэн ийм сэтгэлгээтэйгээр ерөөсөө энэ цаарын олон цаарын ч үед дандаа тэгж явж дайн хийж явж ирсээр хагаад ийм том газар нөхтэй болсон юм биш үү? Тэгээ ерөөсөө энэ хүмүүсүүд чинь ерөөсөө амьдралынх нь утга учир бол ерөөсөө Орос орондоо зүтгэх, Орос орныхоо төлөө өөхөх бол ерөөсөө хамгийн дээдийн аз жаргал, аз заяа тий. Энэ ер нь тэгээд газар нутгаа тэлэх бодлого бол ерөөсөө хамгийн сайн батлан хамгаалалт. Тэгээд тэр төрөмгийлэгчийг өөрийнх нь газар нутаг дээр сөнөөх бол ерөөсөө хамгийн сайн стратеги гинэ. Тийм учраас ерөөсөө өөрийнх нь нутаг дээр дайн хийдгүү, бусдын нутаг дээр аваач дайн хийгээд тэгээд газар нутгаа томруулах юм бодлого энэ олон 100 жил дандаа тийм юугаар явж ирсэн юм байна. Тэгээд одоо бүгдээрээ ийм цэргийн менталиттэй хувийн амьдрал, хувийн одоо бодол санаа эдэр бол ерөөсөө тэр эсвэл ямар нэгэн юмыг шүүмжлэх юм бодор бол ерөөсөө уралт гэж үздэг. Тэгэл хүн төрлөختнийг ерөөсөө эднэр энэ нааши юм уу эсвэл харийнхан гэж хоёр хуваадаг. Нааши биш л бол тэгэл харийнхан дайсан гэж ойлгодог. Тэгээд дайсныг бол ерөөсөө үзий яддаг. Зөвхөн Орос оронтой бол бурхан л хамт байна. Тэрнээс устаар бусд нь бол дайснууд. Орос орон бурхан хоёр одоо ингэ байж байна. Тэгээ бусдантай нь бол байлдах ёстой гэсэн ийм одоо үзэл сурталтай энэ олон зуун жил Оросын ард түмэн явж ирсэн гэж бичсэн байх юм да. Энэ шишгэн. Тэгээ хувийн өмч гэдэг бас ойлголт бол ерөөсөө тийм ялангуяа энэ уулныхны хувийн өмч гэж байгаа. Одоо энэ доод ард түмнийх нь өмчийг хэлж ашиг. Энэ бол ерөөсөө дайны үед хэрэг болох стратегийн резерв. Энийг бол яг одоо ингээд энэ хүн ингээ хэрэглээд аривжуулаад ингээ явжээ. Тэгээ хэрэг болсон цагт нь шууд энэ золиосонд аваад явах тийм резерв гэж үздэг гэж хэзээ нэгэн цагт хэрэг болтол нь ингээ байж хараад чандаад байж гэсэн утгаар хувийн өмчийг үздэг байна. За тэгээд хүмүүсд нь болохтой зэрэг хөрөнгө ямар ч тийм учраас ямар ч хөрөнгөний баталгаа байхгүй. Тэгээ хөрөнгөний баталгаагаа одоо яаж сайжруулах вэ гэхээр эзэндээ одоо энэ эрх мэдлийн нийгмийн сэлжээч ингээд тийм босоо тэмхлэхтэй хамгийн дээр нь хамгийн том хаана. Тэгээд ингээд доошоо явсаар хагаад хамгийн доор нь тэр уулныхан ч одоо дээрээ бас нэг даргатай байгаа тий. Тэр хүндээ аягүй долгонох одоо эзэндээ долгоноод эзэндээ аягүй талтай байх юм бол тэр хүний өмчийн баталгаа бол арай илүү сайжирдаг гэх юм уу да тий. Эзэндээ ихэ өгөнд орохгүй байх юм бол тэр өмч нь бол тэгээд ямарч баталгаагүй зүйл болох нь л дээ. Тэгээ ерөөсөө тэр хуулийн засаглал, хараат бус шүүх, тиймэрхүү ерөөсөө мөгөл ерөөсөө байгаагүй тий. Тэгээд энэ алтан ордны яарлыг одоо тэр пайзыг авсан хүн бол ерөөсөө ингээд ямар ч юм хийх легитимац эрх мэдэлтэй болдог байсан. Тэр чинь би одоо ингээд энэ яарлыгийн тухай бодоод байхад манад тэр гэрээгээ авсан хүмүүсүүд тийм амар гэмт хэрэг одоо ийм аимшигтай да харгас юм хийжсэн юм үгүй юм уу те эсвэл энэ бид нар чинь нөгөө өөр менталитеттэй уус болохоор энэ тэр Монголын тэр пайзны эрх мэдэл өгдөг систем нь олон хүнтэй ийм газар ийм Орос шиг юм оронд таараагүй юм уу ямар ч байсан тэр пайз авсан хүн бол их л эрх тархтаа болоод дураараа дөрвж болдог байсан юм л да. Тэгж тэгээд за тэгээд тэгээд ерөнхийдөө энэ харьцаа энэ уулныхан захирж байгаа энэ хоёрын хооронд энэ пайзыг атгцсан хүн тэр захируулж байгаа хүмүүсүүдийн хоорондын харьцаа бол ерөөсөө
тэр улных нь бол энэ манай одоо энэ одоо юу гэх юм бэ, энэ ирэх барьж байгаа хаан маань бол энэ одоо биднийг одоо чанга гараар захирах ёстой. Тэгэх юм бол ямар нэг ийм их замбраагүй байдал гарахгүй. Тэгээд ер нь бидний амьдралын утга учирыг өгж байгаа. Зөөлөн гартай хүн гарч ирэх юм бол эн чинь юу ч болж болно. Тэгээд тийм учраас ийм хатуу гартай хүнээр захируулах тусмаа одоо өөрсөнд нь таалагддаг, таардаг, нийцдэг байсан гэж бичсэн байна. Тэгээд энэ бол ерөөсөө Москвагийн улсын нийгмийн системийн нийгмийн байгууламжийн ер нь тэр бодит чанар нь. Тэгээ энэ бол ерөөсөө маш бат бөх систем. Тэгээд хүний амьдралын учир утга тий асуудлыг бол шууд өмнөөс нь шийдчихдэг. Одоо олон юм бодоод ах хэрэггүй шүү дээ. Тэргүй одоо ингээд дайнд явна гэл. Тэгэл дайнд явал Орос орныхоо төлөө өөхөх бол одоо аз заяа гэл ингээл бодоол явж байгаа хүн чи өөр олон юм бодогддгүү. Тэгээ тэр хувь хүний амьдрал бол чухал биш болчдөг. Тийм ийм сэтгэл зүйтэйгээр Оросууд ч одоо 100 жил ингэж амьдарч ирсэн гэж байна шүү дээ. Тэгээ одоо эзнийхээ төлөө зүтгэх тэгээ цаар бол ерөөсөө бидний эцэг генерал одоо эднэр бол тэгээ генералууд юм уу тэгэл доошоогоо иргэд албатууд хүүхдүүд бол ерөөсөө энэ бид нар бол энэ цаарын цэргүүд өөрснийг бол шүг цэрэг биш мөртлөө цаарын цэрэг гэж одоо Орос хүн боддог байсан байна. Одоо боддгийм байна л да. Тэгээ эх орныхоо төлөө өхнө гэж бодсон тэрэндээ амьдралаа зориулсан хүн бол хувийн амьдрал гэж тийм юм дутагддаггүй гэж байна шүү дээ. Тэрийг ингээд тэнцвүүлээд өгчдөг гэж байна. Тэгээ одоо эх орноо томруулна гэдэг бол ерөөсөө оюун санааны аврална гэж байна. Одоо бүр ингээд шүтцсэн одоо тэр нэг одоо анд явах гэж байгаа хүн шиг л байдаг юм удаа гэж би одоо ойлгоод байгаа шүү дээ. Тэнд одоо очиж жагаад нэг баавга аландаа өстой гоёдоо гэлж байгаа юм шиг л байдаг юм болоо даа л гэж бодоод шүү дээ. Би сайн ойлгохгүй л байна энэ битсэн юм. Тэгээд тэр энэ их Петр хааны үед бол одоо Европыг бол дайсан номер 1 гэж үздэг байсан байна. Тэгээд Петр хаан чинь тэгээд Европ чинь энийх цэрэг мэрэгнийх орчин үеийн болцсон байна гэд тэгээд энэ офицеруудаа цэргүүдээс эсэг хүмүүсүүдийг тэр Европын тэр шинэ орчин үеийн армийн одоо техниктэй танилцаа сураад иргээд нэг офицеруудаа баруун руу явуулсан юм байна. Тэгээ ер нь эрг буцааж ирээд энэ армиа шинчлээ эдэргээд тэгсэн чинь нөгөө баруун руу яваад сураад ирсэн офицерууд нь тэр нөгөө баахан шинэ үг сурчаад ирсэн байсан. Тэр үгнүүд ерөөсөө Орос өрөнд тэр үед байдгүй, зарим нь байдгүй байсан үгнүүд, зарим нь бүр зохиогоос өөр аргагүй болсон гэж шишгэн бичээд. Жишээ нь ямар үгнүүдийг тэд нэр их ярьж ирсэн бэ гэхээр, сурж ирсэн бэ гэхээр эрх чөлөө, республик, парламент, хүний эрхэм чанар, dignity гэдэг цоо шинэ үгнүүд одоо цоо шинэ үзэл санаа тэднийг авчирсан. Тэгээ ирээд тэр юм яриад унсан. Тэгсэн чинь бол Петр хаан бол ерөөсөө улсаа бол энэ барууны соёлын дагуу ерөөсөө ингэж барууны соёлыг дэлгэрүүлэх тэгж өөрчлөх сонирхолгүй байсан. Оросын нийгмийн амьдралын гол үйлчлэх хүчин зүйл бол айдас дээр тогтох хэвээрээ байх хэрэгтэй байсан хааныхын үед. Тэгсэн ч гэсэн энэ үзэл санаануудыг хааж одоо байрч чадахгүй. Тэгээ 18 дугаар зууны үеэс ахуулаад энэ либерал үзэл, үнэт зүйл тэр бол энэ Орос оронд ингээл бага орж ирэл ясан юм байна л да. За тэгээд ер нь улам Орос 1861 он хүртэл бол энэ хүмүүс ч бүгдээрээ боол байсан юм биш үү? Тэгээд 1861 онд боолын ёсыг халаад тэгсэн чинь боолын ёсыг халлаа гэсэн чинь тэр тариачид чинь газар байхгүй
Тэгсэн мөртлөө боол биш болцсон чинь ерөөсө таалагдахгүй газаргүй тариа чинь тэгээд одоо гуйрвчин болдго юм уу юу болдгийг боолоосоо нэг ялгарахгүй юм болоод тэгэд нэг хэсэг хүмүүсүүд нь болохтой зэрэг яг газартайгууд нь эргээд нөгөө газаргүйгүүдийнхаа эзэн болоод тэгээ анх удаага одоо нэг Оросын түүхэнд бүр явж анх удаага нэг хэсэг хүмүүсүүд эрх чөлөөтэй болсон энэ одоо энэ газартай мөртлөө боолтой тэр одоо миний ойлгосноор бол тэр помешкууд юм шиг байгаа ийм нэг хэсэг эрх чөлөөтэй хүн анх удаага түүхэнд нь бий болсон юм биш үү. Тэгээ нөгөө нэг газаргүй боолуудыгаа авч ажилуулад өөрснөө тийм одоо боолын юу статусгүй болоод тэгээд ирсэн чинь энэ нийгэмд одоо боол эрх чөлөөтэй хүн боол хүн гэсэн ийм хоёр янзын хүмүүсүүдийн нийгэм үүсэт эхэлсэн. Тэгээ энэ хоёр нь хоорондоо бас зөрчилдөд эхэлсэн. Тэгээ дээрэс нь бас нөгөө арчил ярьдаг, либерал зүйл ярьдаг, республик ярьдаг, үндсэн хууль ярьдаг тийм одоо Оросын офицерууд бас баруунд явсан офицерууд чинь 1825 онд хувьсгал хийх гээд одоо энэ хаан засгаа хаалаад юу яа гэдэг энэ одооний энэ Санкт Петербургийн сенатын талбайд бослого хийсэн биз дээ. Декабристуудын бослого гээд тэгээд тэрднэр болохтой зэрэг нь хаанаа яаж яагаад үндсэн хууль хийж яагаад одоо энэ нийгмийн байгууламжаа шинжилье гэж бослого гаргасныг нь тэр бас хааны үед тэр аймд нэсэн тэр уламжлалт сэтгэлгээтэй хаанда үнж цэргүүд нь бас их аимшиг баламдаар бас дарж тэр бослогыг дарсан юм бэ. Тэгээд тэр бол анхны удааных нь одоо энэ эрх чөлөө энэ одоо юу хууль ёсны нийгэм байгуулах гэжсэн оролдлогын юм байна л да энэ Оросын түүхэнд. Тэгээ энэ Орос тэр үед чи энэ Орос ч одоо жигтэйх их дайн хийгээл жигтэйхэн ч их зэвсэгтэй болцсон. Тэгэл одоо тэр үед одоо манай бурайд эдрийг авч исэн байгаа биз. Тэгээд одоо маш олон төрлийн шашинтай, маш олон төрлийн үндэстэнтэй бүр том гүрэн болсон. Тэгээд одоо ер нь бүгдээрингийн тэр нөгөө айдас хүчирхийлэх аргаар ингээд захирж идэг. Тэгээ ерөнхийдөө бол одоо олон үндэсний шорон болсон гэж байна. За тэгэл энэ түүхэнд чинь зөндөө олон хаан хаттууд байсан их Катерина эдэргээд тэгээ бас нэг нийгмийн шаардлагын дагуу ч юм уу жоохон баг ингээл реформууд хийх гэлээсэн юм байл да хүмүүсүүдээ боловсруулах гал тэр ялангуяа тэр Катеринагийн үед сургууль соёл байгуулалт ч юм уу те тэгээд жишээ нь Оросын уран зохиол гэж бол ерөөсөй байгаагүй. Тэгээд эхэндээ бол дандаа орчуулгын уран зохиолууд байсан. Эсвэл тэр орчуулгын уран зохиолуудыг дуурайсан дуурайж бичсэн Оросын зохиолчдын номнууд байдаг байсан. Тэгтээ ямар ч байсан одоо уран зохиол гэдэг юмтай болсон юм. Тэр анх бол ерөөсөө олон нийт хайр дурлал, хүнлэг ёс, уран зохиол гэдэг үг ерөөсөө байгаагүй. Нэр бүгдээрийн зохиосон гэж байна шүү дээ. Тэгээ хүний эрхэм чанар, dignity эдэр бол ерөөсөө байгаагүй гэнүүд. Тэгэл ерөнхийдөө багаар зарим хаадуудынх нь үе жоохон ингээл бас тийм боловсруулах тийм хүмүүсүүдэд боловсруулах тийм оролдлогууд хийж лээсэн юм байна. Тэгээ явандаа ингээ явсаар яжгаад Оросын нийгэм бол одоо бас ингээд яг бас хоёр өөр толгойтой нэг хэлээр ярьдаг, нэг биетэй, нэг нутагтэр амьдардаг юм Сиами ихэр шиг юм нийгэм болж одоо нэг нь болохоор нэг толгой нь болохоор Европын боловсрол, эрх чөлөөний тухай ярьдаг, хүн төрөлхтний иргэншил рүү чиглэсэн иймэрхүү юм дэвшилт үзэлтэй. Тэгээ хууль ёстой болъё, үндсэн хуультай болъё, тэр гэж дарангууллыг болъё эдэр гэсэн тийм юм яриад байдаг. Нөгөө толгой нь болохтой зэрэг уламжилт үзэлтэй. Одоо бид нэр дайснуудаар хүрээлэгдчихсэн энэ Орос гэдэг бол одоо ариун арал юм аа, гэгэн арал юм аа. Одоо зөвхөн энэ Кремльд суугаа эцгэл одоо биднийг одоо ингэж авч явна. Биднийг төмөр гараараа одоо ингэж эмх замраатай байлгаж утга учиртай амьдруулж чадж байгаа гэсэн ийм нэг хоёр толгойтой нэг хүн шиг юм болсон энэ л дээ Оросын нийгэм нь. Тэгэхдээ тэр 1800-аад оны үед бол
За Оросын сэхэднүүд Мерсер бас байсан тийм аяллынхаа тухай ичдэг байсан. Жишээ нэг ийм философч хүн Чадаю гэдэг хүн бол тэгж хэлж юун дээр бичижсэн гэнэ тэр сэтгүүл дээр Оросууд бол бурхнаас заягдсан ард түмэн бишээ. Одоо Москва бол 3 дахь орон бишээ. Бид нэр тийм бурхан заяатай биш шүү. Оросууд бол дэлхийг аврах бурханы элч биш шүү эдэр гэж бичиж яхад энийг галзуурсан хүн эдэр гэж амар шүмжилжсэн гинэ. Тэгэхээр эдэр ч одоо ер нь өөрснийгөө бол бурхнаас заяатай юм бурхнаас бусдыг аврах гэсэн тийм онцгой их заяатай хүмүүсүүд л гэж ойлгодог байж л дээ. Тэгээд тэгээд бас тэгсэн мөртлөө дотор айгу юутай зөрчилдөөнтэй либералууд нь болохтой зэрэг энэ боолыг хал боолын нийгмийг хал гэж шаардаад байдаг. Тэр цэргүүд нь болохтой зэрэг ихэнхдээ ер нь тариачтаас бүрдсэн. Тэр нь ямар ч боловсрал байхгүй. Тэгээ одоо энэ маш их юугаар дарж байхгүй бол ерөөсөө одоо ер нь жоохон реформ мэдэр хийхгүй бол хэцүү болж гэн шүү гэдэргээд цагдаагийнхын дарга марган тэр хаамаанда Александр 2 хаамаанда Николай 1 хаанда бүр 1636 онд хүртэл бичижсэн байна. Тэгэхээр ер нь аимшигтэй нөхцөл байдал байдаг байсан байна л да. Тэгээд жоохон ингээд юу яангууд ингээд либералчлангууд бас дахиад ингээд эсрэг юу гарч ирэл. Жишээ нь одоо Александр хаан бол ийм реформод хийсэн гэж байна. Хуулийн өмнө бүгдээрээ тэгш эрэхтэй шүүхийг одоо энэ юунаас салгая, одоо энэ улсын юунаас тэгээ орон нутгуудад дума байгуулъя, их сургууль байгуулъя, энэ айрам дотор хүн амтан зодохыг хориглоё, цэргүүдийг зодохыг хориглоё гэсэн тиймэрхүү ийм реформуудыг хийжсэн юм байна. Тэгээд энэ арчилсан үйл явц ийм реформууд хийнгүүт л ингээл эмх замруугүй байдал аюух гардаг. Тийм учраас ингээл одоо энэ чанга гарыг сулруулснаас боллоо гэд нөгөө уламжлалт үзэлтэй хүмүүсүүд нь эсэргүүцдэг реформыг. Тэгээд тэгэнгүүт ингээд улам чангалаад ирэхээр хувьсгалчд арчилсан реформ хийх тусам хувьсгалчд гарч ирээд тэгээ одоо ерөөсөө урд өмнө зөвхөн эзнийхээ төлөө амьдардаг байсан ийм хүмүүс чинь одоо арчилсан реформ хийгээд л нэг тэд чи өөрснийхээ төлөө юм өөрсний амьдралыг бодох ёстой болж ахтал чинь нэг ийм зориггүй болчдөг. Одоо ямар дайсан байхгүй мүү одоо тий ямар дайсан төлөө яах ёстой юм бэ гэдгийг мэдэхгүй нэг тийм дандаа л нэг миний бодлоор нэг алж чадаж дайнд явахын төлөө л байж исэн хүмүүс шиг л уншигдаад байгаа юм л да энд. Үнэн алдар доос орныхоо төлөө тэгээ бүр сүулдэ энэ 17 оны хувьсгал дээр чинь бид нар ерөөсөө бүр бүх дэлхийн хүн төрөлхтний төлөө энэ зовж байгаа, ядарч байгаа энэ ядуу дорой энэ ерөөсөө бүх дэлхийг бид нар аврах гэж байгаа юм гэсэн чинь айгүй таалагдсан гэж энэ тэр хүмүүст нь. За одоо өстө нэг жинхэнэ өстө өстэй гоё юм гарч ирлээ гэж бодсон юм шиг байна. Тэр одоо шалтгаан их хэрэгтэй байсан. Тийм учраас энэ хувьсгал бол айгүй их дэмжигдсэн биш үү? Энэ 10 октябрийн хувьсгал чинь. Тэгээд энэ сэхэднүүд нь болох зэрэг бас дэмжсэн гэж байна. Цаарыгаа унгахын тулд. Тэгээ 1881 онд Александр 2 гэдэг хааныгаа дэлбэл жалаад тэгээд би бол одоо ингээ харахад бас зарим хаантнууд нь бол ингээ бас реформ хийчих гээд байдаг. Тэгэнгүүт нь гэвэн тэгээ нөгөө талаас нь хувьсгалтад гарч ирээд нөгөө энэ ийм зөрчлөлөнд гараад байсан. Тэгээд Орос Японы дайнд ялагдсан чинь бүр тэр хүмүүсүүд нь дургуун хөрцөн ялагдахаараа энэ ялагдсан хаанд ерөөсөө их дургу ард түмэн биш шүү дээ. Ялагдах юм бол ингээд аваа хайчдаг хааныгаа. Тэгээ 1900 тэгсэн ч гэсэн ерөнхийдөө бас ингээл багаар реформууд хийгдсэн байгаа. 1905 онд их үндсэн хуультай болсон гэж байгаа. Бас дүүмтэй болсон. 1917 онд бол анх удаага ардчилсан улс боллоо гэж 2 сард республик боллоо гэж зарлаад шашны эрхчлөө, үг хэлэх эрхчлөө, эмэгтэйчүүдийн эрхчлөө гэх мэт иймэрхүү барууны маягийн үндсэн хуультай болсон гэж байгаа. За энэ бол тэгээд бас тэгээ энэ олон үндэстнүүд нь ч гэсэн бас тэгээд Оросоос бас тасраад тусгаар тогтнолоо зарлаад явцгаас юм билий. Энэ үед ч одоо
бараг энэ Кавказын орнууд Украин дээр чинь бас гараа явцсан билээ шүү дээ. Тэгээд одоо энэ босоо тэнглэгч одоо ерөнхийдөө ингээд нураад төмөр гар нь одоо ингээд арай сулраад одоо хугараад ч юм уу те. Тэгээд нэг гэрээ тэгээд дайны үед одоо тэр үед чинь дайн болж байсан баахан эрчүүд одоо ингээд гэрээсээ хол өлсөж ядар цангасан гутарсан тэр чинь дэлхийн нэгдүгээр дайны дараа тийм ээ тэр бүгдээрээ буу зэвсгээ аваа явж исэн эрэгтэй хүмүүсүүд чинь гівгийн тхэн тэр нөгөө чинэлэг давхаргынхаа хоорсоод энэ эмх замраагүй байдал үүсэн Оросын арчил марчил энэ арчсан энэ реформ дээрээс таалагдаагүй. Тийм учраас ерөөсөө хулгайлсан ямыг нь хулгайл гэдэг лозунгийн доор эдгээр чинь одоо тэр дотороо бужигнаад эхэлсэн байна л да. Тэгээ ерөөсөө алж талаад юмын дээрэмдээд тэр дэлхийн тэр дайнд явж исэн зэвсэгтэй хүмүүсүүд чи ирээл баян хүмүүсүүдийн ямыг дээрэмдхийн дээрвдхийн алж идэл тэгтэйхэн замбраагүй бүр аимшигтай нүүд гарч ирсэн. Тэгэнгүүт гівгэнтхэн Москвагийн улс гэдэг байгаа чинь дахин төрөх нөхцөл нь бий болцсон гэж. Тэгээд энэ үед бол марксизмын үзэл санааг ашигласан. Энэ большевикууд дэлхийг капитализмаас аврах юмаа гэж бодож байсан ч гэсэн үнэн хэрэг дээрээ Оросын империйг аварцсан юмаа гэж энэ өгтөөрөм хувьсгал хийсэн хүмүүсүүдийг шийшгэн тэгдэгүүлсэн байна. Өнөө өөрснөө бол одоо шал өөрийн бодож байгаа шал өөрөм хийцсэн маа л гэж байна л да. Тэгээ одоо тэр эмх замраагүй байдал мэдлэшин дарахад бол ерөөсө хуучин технологи нь байж исэн. Ерөөсө 3-7 хоногийн дотор аллагын машин чекаг байгуулсан. Тэгээ одоо нэг урд нь ярьдаг байсан үгнүүд нь шинэ үгээр солигдоод тэгээ энэ Москвагийн улсын дахиад нэг цаашаага эрх мэдэл явах тийм нөхцөл үүссэн. Уг нь бол энэ дэлхий дээр бол энэ их гүрнүүд империйн үе дуусаад ер нь империуд байхгүй болж исэн үе. Австро-Унгарын импери байхгүй болсон, Османы эзэнт гүрний засаглал дуусж исэн. Тэр үед харин одоо энэ Москвагийн улс үлдсэн юм а. Москвагийн улс гэдэг импери. Тэгээ энэний шалтгааныг бол большевикууд бол айгүй айхтар шинэ тамгын хөзөр шиг юм гаргаж ирээд энийг аваад үлдсэн. Одоо тэр нь юу байсан гэхдээ зэрэг бид нэг ганцхан Оросыг биш ерөөсөө дайны дэлхийг чөлөөлөх гэж байгаа маа энэ одоо энэ аимшигтай юмнаас гэж бүгдээрээ тэр нөгөө тим менталитеттэй сэтгэл зүйтэй хүмүүсүүдэд ойлгуулад тэгээд одоо тусгаар тогтнолоо зарлаад гараа явчихсан Украин, Кавказын улс, Төв Азийнхныг буцаагаад алс орнын улсуудыг энэ улсуудад одоо ийм иргэний дан гарчлаа эднэрийн асуудлыг одоо янзлахгүй болохгүй нэгэд буцаагаад эзэлсэн гэж. Нөгөө манад нөгөө цагаантан магантны хөөж очсныг бол тэд нэр тэр үйдэл юм байна л да. Тэгээд одоо ерөөсөө Орос оронд дахиад монголчуудын үед захирж исэн Александр Невскийн харгас бодлого явуулсан. Тэгээ эхлээд бол ерөөсөө секретнүүдийг нь бол устгасан. Тэгээ нөгөө хоёр толгойтой хоёр янзын боддог Сиамын ихэр чинь нөгөө Европын иргэншил дуртай эрх чөлөө өдр ярьж байгаа нөгөө толгойгоо тастаа хайцсан. Тэгээ одоо ганцхан нөгөө толгой нь л үлдсэн байна л да. Тэгээ тэрнийхээ дараагаар одоо хүмүүс ард түмнээ ангиар хувааж агаад эхлээд мүлжигчдийн анги гэж одоо помешкод устгасан юм шиг байна. Дараа нь мүлжүүлэгчдийн анги гэд бас олон сая тариач алж дүгжижсэн гэж. Тэгээд одоо большевикууд бол тэгэл өөрийнхөө ард түмний алуурчд болсон доо гэж байна. Тэгээ одоо солигдсон юм юу вэ гэхээр үнэн алдарсны шашин гэдэг шашинтай байсан бол одоо коммунизм гэдэг шашинаар солигдсон. Тэгээд
За тэгэл ер нь яг л нөгөө коммунизм байгуулна хамгийн дээд аз жаргал бол зүйл толгойд ус эх орны төлөө өөхөх нэтэр гэсэн бүх юмнууд бүгдээрээ яг л ерөөсөө адилхан хэл ярианы нэг хэл ярианы л яг үгийн л солигдсон болохоос биш ерөөсөө тэр мөн чанар бол хിവэрэ үлдсэн. Тэгээ одоо жишээ нь үсэг санааны хувьд жахан зөрөөтэй ч юм уу хувийн талаасаа тийм хувийн бодолтой өөрийн гэсэн бодолтой эдэр өөр юм санаачилдаг ч юм уу тийм хүмүүсүүд бол шууд энэ саботаж хорлон сүйтгэгч гээд шийдэгдэг. Хувийн өмч бол бүр байхгүй. Бүгдээрээ улсын өмч. Тэр хүнч гэсэн өөрөө улсын өмч. За тэгээд амьд бурхан бол тэгээд Кремль суудаг болсон. Сталин бол ерөөсөө диктатурыг бол төгс төгөлдөр хийсэн. Түүний эсрэг нэг удаач аттентат янз бүрийн эсрэг үйл ажиллагаа болоогүй. Тийм их төгс дарангуул тогтоож чадсан учраас ард түмэн бол ерөөсөө Сталинаас жигтэйхэн айн тэрнийхээ хэмжээгээр хайрлна ерөөсөө. Тийм сонин тийм харьцаанд хайрлаад айдаг тийм харьцаатай байсан байна Сталин ард түмэн хоёр нь. За тэгэл Сталины төлөө ард эх орны төлөө нэтрэгээ сүүлдээ нөгөө марксизм гэдэр гэж ярихаач бас интернационализм гэд урд нь ч одоо дайны дэлхийд интернационализмын төлөө гэж яснаа болж мөлөөд тэрийгээ сүүлдээ бүр орхиод үнэн алдартны шашин Невский Маршал Суворов өдр гэд хүмүүсүүдийг ярьдаг болоод интернационал гэхээ болоод сүл дуу нэг нь тэр интернационал байсан юм. Тэгээд дараа нь өөр сүл дуу зохиогоод Сталин бидний хүмүүжүүлсэн гэдэг нэртэй төрийн дуулалттай болсон гэж байна. За тэгээд дайн хийх бол ерөөсөө дайны хийх стратегийн гол нь цэргийн тоогоор одоо хүний резервээр ялах асуудал гэж байна. Генерал хүн бол байнга ялдаг. Тэр генерал хүний ялах стратеги бол хүний тоо олноор ялдаг гэж Маршал Жуков хэлсэн гэж байна шүү. Тэгээд эн чинь хүн цэргүүд ч одоо ингэ өгөхөд болж байгаа юм уу гэж асуувал ер нь ингэж хариулсан гэж байна шүү дээ. Орос хөхнөө дахиад цэрэг төрүүлчихнэ гэж хэлсэн гэж байна. За тэгээд одоо баг дуусгах чинь энэ Менделеевийн системийг зохиосон Менделеев гэдэг хүн чинь бас 19-р зуунд социолог, демографи бас сонирхдаг, судалдаг байсан. Тэгээд ийм прогноз хийжсэн байна. 1950 он гэхэд энэ Орос оронд одооныхоо энэ байдлаар ингээ яваад хахад төрөөд ингээ яваад хахад бол 450-аас 500 сая хүнтэй болно гэж Менделеев тооцчихсэн гэж байна шүү. Тэгэхэд одоо Оросын хүн ам бол одоо 179 сая байгаа гэж. Тэгээ Менделеев бол тэр дээр дайнд өгч өргөдөхийг тооцоогүй юм шиг л байна л да. Тэгээд эцэст нь ер нь энэ Оросын импери гэдэг чинь хэний импери юм бэ? Энэ Их Британий их гүрний үед британчууд бол их эрх ямтай тансаг сайхан амьдардаг байсан энэ империйнхээ буйнаар энэ Оросын энэ гүрний үед бол Оросууд бол ерөөсөө байнга дарлуусаар хагаад байнга зовсоор хагаад ирсэн, зүдэрсээр хагаад ирсэн. Одоо энэ тэгээд хэний импери юм бэ гэж асуулт тавиад энэ ямар ч байсан Оросуудын биш зөвхөн энэ Москвагийн эрх мэдлийн импери Москвагийн эрх мэдлийг хангах импери байлаа гэд энэ өгүүлгээ шийдхэн дуусгасан байна. Ч нөө Жоко өмөрөөд идэг өстой Жоко шин дээр очив. Жокон дайсныхаа Оковыг өөрийнхөө цэргийн хүрээр дүүргэж яалтаа болдог. Энэ Орос ээжүүд дахиад дөрвөлчнө гэдэг цэргээс дахиад дөрвөлчнө гэсэн. Сонирхол гаргачлаа. Баярлалаа Мега. Сонирхолтой юм. Тэгээ нөгөө өглөө бид нөгөө Владивостокын тухай ярьж ирсэн шүү дээ. Тийм 163 жилийн дараа Хятад улс Владивостокыг өөрийн бомбын нэгээр бүртгэж авлаа гэдэг чинь яг наад үед чинь төрмгийлүүлж алдсан газар одоо баг ингээ буцаагаад авч байгаа гэсэн үг болж шүү дээ. Тэр чинь 1860 он байсан байхгүй би яг 163 гээд хасаад үзсэн чинь. Тэгээ би өглөө асууж байгаагүй юу. Тэр үед юу ямар хөө байсан юм бол гэхэд юу нэ хин баяна
хар тамхины дайн гэдэг тийм үе болж ирсэн үе гэж. Яг тэр үеэс наад үеэр чинь нөгөө гадны улс орныг юу яах те эзлэн авах тэр амар юм явж ирсэн юм байна. Мига 2 бүлэг уншина гэж энэ түрүү чи 2 гарчиг уншчихъя гэж ярьжсэн тэр ингээд дуусуу те. Үгүй энэ хоёр дахь нь те. Тэгээ Аа энэний дараа гурав дахь нь байгаа. Би өчигдөр дөрөв дахьыг ярьсан байгаа. Тэгэхээр нэг энэ гурав дахьын энэ скоро гэдэг нэг 90-ад оны тухай юм. Тэрийг одоо энэ 7 хоногтой багтаагаад нэг өдөр ярьчвал би тэгэх юм бол хагасанд ярьсан юм а дахиад хоёр дахьад ярьчвал надад амар авахгүй. Тэгвэл би зарим нь мартчихад байна тий. Дундуур нь өөр юм орж ирээд. зөв. Тэгвэл яг дараа нь 4 дахь өдөр ч юм уу болъё гэж Тий, 4 дахь өдөр ч юм уу. За тэгээ. Тэгээ манайхан чөлөөтэй гарч ирээд юу энэ янз бүрийн keyword гарч ирлээ шүү дээ. Энэ дээр тэг бас энэ манай Монголтой эдгээр давхцаж ойлголцох одоо бидний байгаа тий асуудалтай эдгээр давхцаж гарч ирэх юм юу байна. Тэг чөлөөтэй яриад яваарай манайх. Тэр төмөр Тэр ярлик гэдэг байгаа нь те баг манай нөгөө грекийн хуулбар байна л та те. Тий, грекийн. Би яарлаг гэдгийг ингэж бодоод байгаа мэдэхгүй. Зарлаг гэдэг үгний эдгээр чинь бүх юмыг манай хуучин монгол бичгээс уруулаад орчуулсан байгаа шүү дээ. Энэ кириллээс биш. Зарлаг гэдэг үг чинь эхний з үсэг нь е үсэгтэй бараг адилхан бичигддэг байхгүй юу? Тий. Тэгэхээр бүү те. Тэрийг л яарлаг гэсэн юм болоо гэж бодоод байгаа шүү дээ. Наач айгүй гоё гаргалгаа байна. Яг үнэн. Зарлаг гэхэд J-ийг нөгөө тэгэхээр Е-гээр арай нэг жоохон хошуун дээшээ эргэхийг те юу яасан байна тийм байна. тэгээ мига тэр төмөр гар гэдэг үг гарч ирлээ шүү дээ. Тэгээд энийг би бас нөгөө манайхан чинь нэг төр төмөр нүртэй гэдэг нэг айхтар үгтэй болсон байгаа даа шүү дээ. Тэгээд тэр төр төмөр нүртэй гэхээр эн чинь одоо нөгөө төр бол хүний амийг бол юм чиний бодохгүй шахуу одоо тий чи олон эсэргүй юм яриад байвал хогч нь эднэр гэсэн ийм юмыг суулгаад ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ наад ном дотор чинь гарч ирж байгаа тэр төмөр гар гэдэг юм чинь биднэрт бас ингэж нөлөөлж ирсэн юм биш үү гэд бодогдлоо энэ социализмоос хойш энэ талаар юу гэж бодож байна. Манайхан чинь заримдаа төр төмөр нүрөө үзүүлэх хэрэгтэй заримдаа эдэр гэж яриад идэх шүү дээ. Тий одоогоор итгэлтэй тэгээд тэр төрийн төмөр нүүр гэхээр одоо юу гэх юм айгууд л цагааз маазын ял хэлэх гээд байгаа мó энэ чи айгүй эвгүй үг байхгүй юу. Тэгээд яг хизээ орж ирв үнэхээр энэ одоо дээрвийн их Монгол улс үедээ ингэж манай улс за тэр үед төр гэдэг үг байгаагүй юм шиг байгаа юм. Тэгээ манай улс төмөр нүүртэй шүү энэ төр гэж ярьж исэн юм уу гэвэл тийм юм сонсогдохгүй байгаа байхгүй юу. Тэгээ социализмоос хойш орж ирсэн нэр томьёо энэ одоо айдсыг бий болгох эдгээр зорилготой ийм үг бий болцсон юм болов энэ төр гээд би энэ яг социализмтай их хардаж боддог тэгээд наад юун дээр чинь эдгээр төмөр гар гэдэг үг гарч ирэхээр нь л бодогдоол байна л та. Яг л энэ орсууд бас л нөгөө айцаар дарах гэж ингэж ийм төр төмөр нүртэй энэ төр гэдэг юмыг суулгасан юм болоо да. Надад тухтай зэрэг ерөөсөн би бүр ингэж бодоод байгаа. Гэхдээ хүмүүс буруу байж магадгүй. Энэ төр гэдэг үг чи ерөөсөө арчсан нийгэм зохихгүй үг юм шиг санагдаад байгаа байхгүй. Энэ төр гэдэг чи ер нь феодалын нийгмийн хаан засгийн үеийн улсыг хэлээд байгаа юм шүү. Би одоо төр гэхийг англи юм уу, герман юм уу, өөр одоо энэ Япон өдрлөө орчуулвал юу гэж орчуулах вэ? Одоо жишээ нь төр гэдэг чи одоо манай монголоор одоо энэ институттэйгээ хэлээд байгаа юм уу? Юу хэлээд байгаа юм? Одоо яг энэ Япон хэл дээр энэ манай төр одоо улс төр гэдэг дээр дүүцэж очих үг нь кокка гэд ханз нь болохоор штэ. Улс гэдэг ханзны араас гэр гэсэн ханз. Тэгээ эдгээр чинь одоо улс гэр гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд
манайх болохоор мэдэхгүй яагаад энэ төр гэдэг үг ингээд ороод ирсэн юм мэдэхгүй. Тэгээд тэр одоо нэг Оросууд Кремлийг одоо биширдэг, шүтдэг шиг энэ манай монголчуудыг тийм нэг төр гэдэг юмд ингээд шүтэж одоо тэр мөнхийн тэнд сүгдэж явах хэрэгтэй гэсэн нэг тийм юм тарих угаалтны асуудал бас явсан болов уу гэж Гэхдээ тэр чинь харин хаан засаглалын үеийн соёл байж магадгүй манайх ч их одоо эртний соёлтой учраас тийм учраас би ингээд одоо жишээ нь төрийн дуулал гэж байна тий. Тэг чин бусад улсууд бол одоо Германд бол Staatshymne гэн тэгэхээр улсын химнэ улсын юу гэж байгаа. Төр гэдэг яг тэгээд төр гэдгийг ер нь гадаад хэл дээр очуулсан хэл байна уу? Яг нэр томьёоных нь хувьд одоо яг төр гэдэг юу гэдэг байгаа юм бэ? Улсын их State гэдгээр л явна л та. Тэгээд тэр чинь манайх чинь state гэдэг чинь улс гэдэг үг биш шүү дээ. Тийм манайх чинь ингээ холбоогоор яаж чаа. Оросуудынханд болохоор государство гэдгээр яваад байгаа байхгүй тий. Тэгээд улсын төрийн гэхээр бараг яг Монгол дээр болохоор төр гэдэг үг нь илүү юугаар хэрэглэгдээд байгаа юм шиг. Улс төр гэдэг ч юм уу тий. Улс төр гэхээр бүр өөр юм болчихно. Политика болчих тэр чинь тий. Тий, улс төр гэхээр политик болчиход байгаа байхгүй юу? Төр гэхээр ер нь политик. Энэ чатны улсын юм уу эсвэл төрийн гэдэг чинь ижил техник утгатай болчиход байгаа шүү дээ. Улсын өмч, төрийн өмч гэдэг шиг. Би сая тэгж хэлчих чад улс төр гэж. Төрийн өмч гэж байх уу? Одоо би юу төрийн өмч гэж одоо юу вэ? Манад төрийн өмчт газар мазар гэж зөндөө байдаг гэсэн шүү. Төрийн өмчийн хороо мороо гэд байна. Байсан шүү. За энэ мөнхчин чатан дээр бичсэн байсан чи нэг сайхан яриад өгдөө энэ манжийн үед орсон байх магадлалтай гэд яриад өгдөө. Байна уу мөнхч орой мэд. Мөнхчин гэж уншаад энэ би ZK мөнхчин. За тэгээд боломжтой болохоор тэгвэл яриарай. Орой мэд хүргэе. Оо за. Орой мэд. Яг би ингэж бодлоо л доо. Манж улс чинь бас нэг баахан газар орон эзэрхийлсэн байсан. Бас баахан өөр олон шашин үндэс гаралтай хүмүүсийг нэг дор бөөгнүүлсэн. Тэгээд тэднийг барьж яхахын тулд бас нэг тийм айлгах технологи тийм хүчирхийл дарангуулын хэлбэрээр барьж ирсэн байна л да. Тэгээд тэр үед л энэ Монголд орж ирсэн үг болов уу гэж би бодоод байна л да. Ямар ч байсан 700 жилийн өмнөх Монголын тухай бичсэн материал дотор юм төр гэж юм гарч ирэхгүй байгаа. Харин тийм энэ манжийн үед орсон байх магадлал их бөгөөд тэгээд хаашаа сүүлдээ энэ төр гэдэг имийг тэр бишрэх нэг тийм нэг сонин ойлголт явцсан байгаа юм л та тий. Тэгээ одоо энэ төр гэдэг үгийг чинь бүр албажуулаад энэ их хурлынхан чинь бүр холын бантхан хийгээд хуулийн дээр өөрчлөлт оруулаад нэг нийтийн өмчийг төрийн нийтийн өмчүүдэргээ шалцсан шүү дээ тий. Санаж гэнэ үү? Бүр одоо энэ сая тэгээ одоо тэрийг юу гэж хэлэх юм бэ гэхээр бас өөрснөө сайн тайлбарч чадчих байгаа юм уу? Одоо ингээд зарим нэгэн хувийн хөвшлийг чинь одоо тэр ашигт малтмал инээ тэр улс одоо хурааж авч эсвэл нөгөө улсын мэдэлд өглөө гэдгийг манайх төрд хураалаа гэж. Энэ одоо тэгээд яг ийм хоёр үгээр нэг юм төлөөлүүлээд байгаа юм уу? Ер нь яагаад байгаа ерөөс учир нь алдахгүй байгаа байхгүй. Төр хурааж авахыг төр хурааж авлаа гэж яриад байгаа. Тэгээд өмч дээр болохоор улсын өмч бол гэж яриад байгаа. Тэгээд тэр захиргаадаж хурааж авахыг нь болохоор төр хурааж авлаа гэж яриад байгаа байхгүй. Тэгээд энэ улсаасаа дээр төр гэдэг нэг юмтай болцсон юм биш үү дээ манайх ч. Тэгээд тэр төр гэдэг юмд бол ер нь монгол хүн сөхөрж яадаг. Тэр төр гэдэг юм бол айхтар төмөр нүүртэй. Тэгээд тэр захирах болохоор төр захирчдаг. Нэг ийм хэлбэрийн нэг улсын дээр гарцсан төр гэдэг нэг юм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр би энэ Кремль гэдэгтэй адилхан ийм манайх дүүцэж очихоор ийм төр гэдэг нэг ийм ойлголттой болцсон.
болов гэж гайхаж бодож байна. Тэгэхээр цагдаа орж ирээд төрийн албан харж орж ирж байгаа данцаар байгаа шүү дээ. Үгүй байгуулах гэж ойлгохгүй байна шүү дээ. Бүрийг жоосаа гэж хэлээд юм шүү. Юу гэж төрийн нэрийн өмнөөс гэдэг үү? тэгэхээр үгийн хүч нь улс гэдэг үгээс айгүй өндөр багтаагаад нэг тийм санаа. Тэгээ саяны тэр юу нэр Оросны тэр менталитет гэдэг тэр миний тэр NHK-ийн нэвтрүүлгээр үзсэн Оросын тэр баримтат дүүгийн баримтын юм гарсан тэр юу та яг л үнэлж байгаа. Тэгээ тэрэн дээр ч гэсэн ерөөсөө Орос ардын менталитет гэдэг бол айдсан дээр суурилсан юм юу та шийдэж байгаа. Тэгээ энэ айдсаа яг гэхээр энэ одоо нэг комплекс аюугаар гарч ирэх ерөөсөө тэр газар нутгаад хэлэх тэр бас тэр эзэлж авах энэ том байгаа байдлаар юу энэ комплексыг тайлж явдаг. Тэгээ угаасаа яг ер нь 19 зуун бол нэг материалыг эзэлж тэр газар нутгийн төлөөх энэ зуун байсан дэлхийн нийтэд байсан гэж байна. Тэгээ энэ тэр сүүлийн мөшгөд гэх юм те Орос бас тэр айцсан нөхөд бол газар нутгийн хэлсэг гэсэн энэ батрыг барьж ирж явж ирсэн улсаа гэдэг. Энэ бол яг миний чиний хадгалсан нэг үзсэн хоёр айгуу яг авч явж байгаа байхгүй. Энэ хүмүүс бидний насаас арай өөр түгээрээс арай өөр хүмүүс байхад гэж бодсон. Та нар юу бодож байна? Яг нь сүүлийн 10 жилийн үедээ энэ асуудыг юу явуулсан. Тэрнээс өмнөх ирсэн зам бол эдгээр чинь 100 жилээр ингэж ирсэн биш үү? Цэрэг байж. Манай ч гэсэн цэрэг байсан. Гэхдээ арай бүхний шашин орж юм ямар ч байсан арай өөр замаар явж ирсэн байхаа. Арай өөр ах гэж эсвэл бодож байгаа юм уу? Арай сууч юм нэг болсон шүү. Монголчууд. Энэ тайзыг авсан хүн дээр дураараа тавьж хүн тааж тавьж ирсэн гэж байсан юм уу? Ер нь тэр тайзыг үзүүлэл нэг өртөн дээр очиж үзүүлэл хоол унд морь аваад тэр одоо манайх чинь том газар нутгтай учраас би нэгэ таалж алаад утгагүй шүү дээ чинь хүн болох би тэгээ энэ зөв хүмүүсүүд чинь харьцаж яаж хүний ясаар харьцаж бүгд амьд байж байгаа хүмүүс юм чинь энэ осол болох тэр их мэдээ очихоо тийм талаар хүмүүсүүд өгчгөр бас тийм өөр мэдээ байсан юм. Саяны миний тэр Данигийн хэлдэг дээр миний бодлоо юм байдаг. Бараг энэ шашин орж ирснээр монголчууд жоохон тийм нэг прагматик сэтгэлгээд алдсан болов уу гэж боддог шээ. Яг тэгэхээр их Монгол улсын түүхтэй тэр Японы эрдэмтний одоо юу анализ хийж тавьснаар бол ингэж байгаа байхгүй. Тэр их Монгол улсын тэр одоо оршин тогтнож байгаа тэр гол зүйл нь бол тэр өртөөний систем гэдэг тийм нэгсэн нэг нэтворк одоо юу гэх өдөржингөө тэр менежментийн юу угаасаа мэддэг одоо тийм тухайн цаг үед маш дэвшилтэй сэтгэлгээ аягүй тийм задгаа гэх юм те зэрэг ийм хүмүүс байсан болов. Энэ нэргээд шашин ороод ирснээр дамжуулаад одоо жоохон тийм юу одоо тийм мохор болсон гэх юм те. Надад бол тийм бодогддог шүү дээ. Тэр шашин орж ирэхээс манжин хүмүүс өмнөх тэр монголчуудын одоо тэр яг нийгмийн систем тэр юу зохион байгуулалтын хүмүүс тэр аягүй прагматик байсан гэж санагдаад байна. Тэгээ шашин орж ирээд гүндүүгөө болмол тэгээ уян хатан баймаа энэ гэдэг жоохон тийм онцлогны ерөнхий тэр менталитет жоохон тийм нөлөө өгөөд жоохон мохоо болгох юм шиг надад бол тийм санагдаад байна. Одоо шашин орж ирээд чинь өмнө хутай байсан ч тэмцэгч байсан. Одоо би чинь шашнаараа зүйл хэлвэл энэ социализмын дасан жил чинь одоо бүр орцсон болох маш их. Тэгэхээр хоёр дахь өөрчлөлт явуулсан. Тэгэхээр бидний бодлоход одоо орцсон болох хүмүүс явуулж учраас тэр өмнөх шашнаас өмнө хүмүүсийг шууд ойлгоход төсөөлөхөөр өөр байгаа. Хоёр үеийн дэд бодлоо өөрчлөлт. Тийм байх. Магадгүй тийм байх. Ерөнхийдөө хоёр удаа мутац явцсан байж тээ. Ямар ч амжилт авах байгаа. Би нэг шашин бол хэвшлэгтэй ороо шүү. Анхаарч яриа. За би доктор юу юм. За тэгээд шашин бол ямар ч гэхээр яг хүмүүсийг ирээдүйд сайн сайхан хийхээс илүү өс төрчдөж өөр удирдах нь тэднийг авч хайлан алдчих нь хэрэгтэй байдаг учраас өөрсдөө бүр захиал гарч гэх юм одоо ерөөсөө шашин гэдэг бол түүний зөвхөн бодлоотой байгаа байхгүй шашин үсэл бүх шашны үслийг авч зэрэг тийм хөлтэй. За тэгээд бид манай үедэд болохоор аль түмэтэй гаруухан одоо хэмрэн цаа ордог байхын тулд дадлын тогтолж шүү дээ. Тэгэл энэ шашин бодлыг гарахгүй тэгээд манай шашны бодлын ч зүгээр яг тийм хүү. Тэгээд хүчин байна ороо шунлуу байна гэдэг юм. Энэ хүү байдаг болохоор нэг тийм аа за. Одоо би тэгж орж ирдэг байхгүй. За сайн байна. Яг энэ цагт явж байгаа юм байна. Тэгсэн шүү. Яг тийм аа яг. Тэгээд өөртөө одоо өөр манайхан сонсоод бодож тийм юу байна? Нэг хамтар бид нэг хоёр сайн яаж чадварлаад ирж байгаа. Гоньки дамжиж явсан. Эсвэл бүрж байгаа юм. Монгол хүний стандарт авсан гэдэг нь ойлгосон. Би өөртөө нэг хамтар гэж. Энэ юм багтдаг бас яг хөтөлбөр бидний баг юм байна. Дараагийн хөвгөлбөд нэсдэг аим шиг бидний хожид байгаа юм шиг Оросын Монгол хичээл зураг болчих юм. Одоо тэр шааны 90 он Монгол ерөөсөө яг адилхан юм. Одоо тэгээд тэр хоёр толгойтой шааны хэрэг гэж хэлж байгаа тийм. Нэгсэн бол ихэднүүд оюун санаатнууд байсан гэдэг. Тэгээд эдгээрийг чинь нэг толгойгоо аваа хийчихсан гэхээр яг тийм энэ эзэлсэн юм яасан одоо өөрийнхөө манай Монголд хийж бас тэр оюун санаат хүмүүсийн чинь бүгдийг аваад хийчихсан шүү дээ. Ерөөсөө бошигууд бол яг хийх ажлаа хийсэн юм байна. Сонирхолтой энэ гişшгийн дүнэлтэнд бошигууд дэлхийд одоо энэ үгэгөө тултаудыг авч яана дэлхийг авч яана гэж бодсон чинь эцэст нь Оросын империйг авсан байна гэж хэлж байгаа байхгүй юу? Дэлхийг авч чадаагүй тийм. Дэлхийг авах нь устгахаа явж байгаа шүү дээ.
дараагийн бүлгүүдийн юу сонсоод бүр хамгийн өндөр тоолсон юм байна л да. Том үлээж юу гэж байгаа юм байна. Одоо тийм нэг энэ бол нэг би 10 бүлэг гэж харсан. Тэгэхээр тэр англи дээр нь илүү байгаа юм уу? 15 гэж ярьдаг. Би ч одоо германы хүмүүс германы хараа өөр нэг тасраа хаад юм уу яриад тийм би яриаггүй. Тэр англи нь болохоор зэрэг өөр юм шиг одоо нэмж байж магадгүй бах. Миний унсан нь бол юу байгаа? 10 бүлэг байж байгаа. Миний дараагийн болохоор энэ 60 онд юу яасан энэ төрж явах үед яг зэн хэлбэр үсэн юм явж байгаа. Тэрний дараагийн 90 оны өмч хөвчл. Тэгээд эднийг уншаад ирэхээр яг л тийм яг яриад байгаа шоуны яадаг ахгүй байна. Коммунист гэдэг нэг томьёо ашиглаж байгаа болохоос биш. Яг мөн чанар ямар ч хааныхаа үеигээс ялгаагүй. Одооний байж байгаа Путин ч гэсэн ялгаагүй. Мөн чанарын хувьд яг нэг харьцааны хувьд яг адилхан гэж гарч ирээд байгаа. Зөвхөн тэр коммунист гэдэг нь капиталистаас солигдвол тийм одоо Сталин жишээ хинээс солигдвол хин болоо. Ельцинээс солигдвол Путингээс солигдвол ингэ яваад байгаа. Энэ өөрийнхөө ард түмнийг дараадаг улс дэлхийд дайн хийгээд энэ импери одоо хүртэл үлдсэн юм а гэдгийг бичиж байгаа юм л. Тэгээд энэ арчсан юм яваад хүчин арчсан хууль ёстой болоод ингээд яваад ингүүд энэ эрдэнэ үгүй бол энэ 100 жил боловс хэлээр явсан болохоор гинхэн одоо юу ячдаг. Юу төмөр гарах гэдэг. Тэгээд нэг хэсэг либерал арчсан маягийн шилж сон юмнуудыг хийнгүүт нэгэл бид чинь бон замбраагүй болоод батцаас усгаал. Тэгээд нэг дахиад нэг тийм хаана хэрэгтэй болдог ийм төмөл энэ дахтаа яваад байгаа гэж боддог. Одоо ч гэсэн Путин яавал алга болоод дараа нь бүжигнал бас энэс өөр арчсан хүчин тогтвол боломжтой юм шиг л. Нөгөө хүүхдийн том юм тухайд бичсэн хизээ байлаа нэг чинь түрүүн хамгийн ихнийх нь шүү дээ. Та түрүүн ярьсан байгаа тийм. Тэгэхээр нөгөө угаасаа ойлголтын зүрх юм маш их учраас мянган арчлал хийж гисэн. Одоо бидний яг энэ тулаад байгаа асуудал юм шиг байна. Тэгээд арчлал гэж яриад байгаа юм нөгөө арчлаа яг ойлгохгүй. Тэгээд тэр суур өөрсдөө одоо тэр нөгөө жүнхлийн онлоор ойлгоод ингээд тэгээд бидний арчлал гэдэг юм энэ үсгэж чадахгүй байгаа. Энэ олон манай хоёр ер нь яг төстэй яваад байгаа юм шиг тийм. Нөгөө амар зөвхөн тайлбар гэж бичсэн үг хэлэн дээр нэг ганцаар сануулаач. Тийм яг нөгөө юу шүү дээ нөгөө хүний эрхэм чанар гэдэг тийм. Тэгээд энэ манай болохоор нэг арай жоохон хацаад яваад байгаа юм лээ. Цаг хугацааны үед. Тэгээд оос одоо юу болсон бэ гэхээр одоо ингээд түүний юм дээр яасан би том үйлдэлээр энэ өмч хөвчлөлийн үеэр бас энэ юу болсон гэхээр энэ жоохон өмч хөвчлөл бол тусгай специал операц гэсэн тусгай ажиллагаа гэсэн. Энэ ямар тусгай ажиллагаа гэсэн гэхдээ зэрэг энэ асуун уусгаад байгаа энэ их мэдлийг ямар нэгэн материалыг юм шилжүүлээд эсвэл их мөнгөний шилжүүлээд үр хөвгтөдөө өвлөх тийм хэлбэрт шилжүүлж байгаа өгөх тийм зорилготойгоо юу ч хөвчлөлтэй таасан жоохон. Тэгээд энэ хин хамгийн яасан гэхээр бас энэ уусгаад болсон коммунист намынхан консумолынхан дараа нь энэ хүмүүсүүд энэ орсны том орсны баялаг хуваад аваад тэгээд бүгд ингэ зараад тэгээд бушуухан гаруунд мөнгө авч тавиад тийм акцийн усын тусгай ажиллагаа болсон гэж. Тэгээд одоо бол мэдээж дээ. Одоо нэрүүд ингээд энэ юу ч юм зөвхөн хэл хаалттай яг гэдэг хүн чухалаас өмнө шүтлмөр ингэж амьд учраас хүмүүс ажил хийх. Одоо бол энэ начин гэдэг энэ либерал яриад байгаа хүмүүс бол ерөөсөө тэр байхгүй яг тэр гол мөнгө энэ нефт зараад газ зараад тэгж байгалийн байдлаар хийж чаддаг ингэж автсан байгаа учраас тэрээ зааж байгаа учраас энэ нэг ядаргатай энэ сэрүүцэд хүмүүсийг яаж болохоор гаргах юм бол хийх нээлттэй гэж. Тэгээд энэ бүгд ингэж гаргаад хоёр тэр ачсан гэдэг хүмүүс юм гаргаад үлдсэн бүгд одоо нэг юм ингэж хороохон шамдархан шамдараад. Тэгтээ бол энэ дээр хүмүүс нэг шиг тийм улаак юу байхгүй. Ганцаар ингээд тохоо маягаар чинь тэр Немцов, Борис Немцов, политическая гэдэг алсан чинь энэ одоо шинэ сэтгэж алахад бүх төч тохоо гэж та нар одоо янз янзын хамт харж байгаа гэдэг. Тэгээд минийэр нэг санал болгоод тохоо болгож ингэж алаад эсвэл шамдараад тэгээд ямар ч зэрэгч байх боломжгүй болгочтой. Тэгээд ийм хэлбэр нь одоо энэ Путины үед явж байгаа гэж бичсэн юм. Ялгаан нэг бол юу татварсаас. Тэгээд манайх тэгээд хамгийн сүүлд энэ хүмүүсийг алж чадах юм гаргаж чад. Тэгээд одоо орч чигээс арчил байгаа юм гэж одоо яхад хэлсэн шүү дээ. Ерөөсөө тийм арчил байхгүй. Тэгээд надад сэтгэлтэй болохоор бид нар хэзээ одоо хүртэл энэ Монгол ингээд арчил байгаа юм яваад байгаа гэж ойлгоод байгаа шүү дээ. Сэтгэлтэй дээр бүр одоо энэ системийг бодож хүмүүсүүд нь бас шал өөр юм бодож магадгүй шүү дээ. Чинь арчсан бар байх болж шүү дээ. Чинь яг энэ одоо арчлаасаа дуурахгүй. Тэгээд одоо бас ингээд ос шиг юм болох гэж байгаа юм Монгол. Эсвэл одоо 30 жил бас нэг ингээд явчихсан чинь энэ арчлын яаж хийж байгаа тэр донгож байгаа үлдэх юм уу? Тэр сонирм тэр орсод одоо арчил ерөөсөө хүмүүс ч өсөхгүй арчил дээр ерөөсөө орсод дээр хараад явж шүү дээ. Орсын хүмүүс найдаж ирэхгүй юм тий. Тэгээд бид аваас нь яваад байгаа хгүй яг. Манай дарамж гэсэн. Монголд бас наацсан либерал үзлэг хүмүүсийг хийдэг. Тэнийг магад бодож тестчих. Одоо Монголд байдаг нэг нацийн хэрэг хийдэг байгаа шүү. Яг хараад хэллээ. Үгүй санаа нэг юм. Манай онцгой юм байна. Яаж нэг сонсож байгаа. Майрас дээр шалгаж байгаа юм. Одоо зэрэг байдаг юм даа. Монголд наацсан либерал үзлэг хүмүүс хийдэг бол ерхий цуж авч байгаа шүү дээ. Автоматар гэсэн. Яаж бичэх юм үгүй таахгүй. Юм бодож байгаа хүмүүс жоохон санагдаж байгаа юм эсрэг юм яаж хийдэг. Тэгэхээр нөгөө чинь чи яг хожаа чиг хийдэг. Facebook дээр би айгуутан хож авчихдаг шүү дээ. Наад бас технологи дээр наад шиг бас бичсэн байгаа. Би одоо дараагийн яг юм дээр ярьлуу, өнөөдөр ярьлуу дарах юм шиг ямар ч байсан гэсэн. Тэр одоо тэгээ 1990 оноос хойш Путин хайж авсан хойш зайлаа гэрээ авсан хойш гэж байгаа шүү дээ. Ямар арга хэмжээ авсан бэ гэхээр Орос амын амьдрал ерөөсөө шууд КГБ-ийн тагнуулын сургалтын дагуу явсан гэж. Тэгээ энэ дотор ямар тагнуулын сургалтын юу сурах юм гэхээр үдэн хатгах, сонгууль явуулах, хэл хахуул өгөх, авах, нэг хүндийн гутаанд амжлах, тэгээ улс төрийн бохир стратеги явуулах, хинлээр балбах, нууцаар
ингээд тэгээд байлцсан байлээ. Нэг байшин дээр Язиан дотор тэгээд футболт нь юм бэлбэр хоцсон ингээд тэр амьдсан хүмүүсд нь олоод тэгээд гэсэн чинь тэр засаг дарга нар яаж байгаа гэсэн. Энэ сургалтын зорилготой засаг хоцсон гэсэн. Тэгээд тэрэнд ямар сургалт ямар нэг тэгээд асуух гэхээр гэсэн чинь нэг хоёр хүн аяа дургуулсан нэг сэтгүүлч нэг дөрөв шүүн үү. Тэгээд хоёр шүүн нэг сэтгүүлч хоёр нэг араас хэлсэн яг гэж тэгээд байшин дээр бэлбэр хоцсон юм байшин гол бэлбэр шүүн ялган мөхөж яхад яг энэ манай байшин дотор юм байсан бэ гэж араас нь явсан чинь тэр дөрөв шүүнийг гэсэн бодож алдсан. Тэр сэтгүүлчийг хорыг алдсан. Бүр ааштай энэ Путин үед л ерөөсөө. Тэгээд одоо юу арчил ястай нэрээ. Ястай бүр яг чинь нөгөө Гитлерийн Mein Kampf-ийн номер гадаг нэг чинь цаас яваад гэж нөгөө юу бүгд яаж яасан яг тэр шиг яваад. Буруу цаа. Дараагийн дээр бүний хэлсэн юм хадаа яг тэр Путин Путин хөлтөр болсон юм. Тэгээд ингээд дай хийгээд нэг удаа ялагдсан чинь ялагдчихад тэгээд дахиж дай хийгээд хэд удаа ялаад тэгээд дай хийгээд чинь яаж тэр Грозны хотын бүрээсээ үснээр болгосон гэж нэг 200 мянган мөнгө талцсан. Тэгээд бүр ингээд music тэгсний дараа энэ анхудаа энэ Путин чинь нэр хүндтэй болоод тэгээд өстө дараа нь жинхэнэ их хөдөлгөөн болсны дараа энэ нөгөө юунуудаа олигархуудаа яаж гисэн нэлээ одоо цэвэрлэгээ хийлээ. Тэгээд нөгөө олигархууд жоохон хөвчлөр бахын авсан байна шүү дээ. Тэгээд тэгсэн азаа чамаг чи одоо юу яа атахан дараа юм хөнгөг тэгэхгүй бол чамаг ингэж ингэж тэгээд олигархууд чинь дотор нь ягаад тэгээд өрн алдууд энэ өөртөө яг хөнгөн хураахгүй тэгээд өөрөөс өөрөөс хангуулчихдаг. А үүнд дотор бүгд аваад нөгөө шант цэцэлээ тэрний нэг чинь Ходоровский гэж 10 жил явсан. Бид нэг ч л одоо энэ Путин үеэс ааштай цэцэлсэн бранчтай юм бичсэн билээ. Хүн шиг аргагүй гэхдээ үнэн юм байна л та. Одоо шүүр шамаар цэвэрлэгээ хийдэг гэдэг чинь хоцрол манад бас яг нэг бодтоор явж байгаа юм байна. Тэр үеийн хүмүүс хэлбэр Монгол хэлбэр дээр л болж харах гэдэг. юм гэсэн хүмүүс байна. Эсвэл Монгол эсвэл тэгээд ил болно. Тэгээс бас л өөрснийхөө их мэдлийг яах арга юм байна л да. Санхүү өөрснийхөө санхүүжүүлэх өөрснийхөө их мэдлийг баталгаажуулах. Тийм л болж гарлаа. Сонгуулийг бол ерөөсөө ааштай байдаг. Тэгээд би одоо энэ бодож байхгүй. Энэ Орос сонгууль ингэж яхад манах түнээр ингэж байх уу? Америкийн сонгуульд хүртэл оролцоод нөлөө хийдэг хүмүүс чинь. Манайд бол жижигхэн 3 хөдөлгсөн жинхэнэ сонгуульд үстэй. Бодвол. 8 оны 7 сарын 1-нд алдсан намайг засагнах биш. Дахин сонгуул явуулсан бол арай үр дүн гарах гэсэн юм байна. Нэг сонгуул явуулсан. Эсрэг хийж болж байна. Аслан засаг явуулж байна. Дахин сонгуул явуулах гэж таашгүй. Аслан банаараас юм байгуулалт хийх юм бол нөгөө нам суулгах байлаа. Баяргоо таа авах гэж тэгээд болчихсон. Зурх нэг удаа бүгд юм хоо намайг. Нэг дөрөв оны сонгуул унаарсан юм ялсан. Дөрөв оны сонгуул. Усаа тавьж хаалга бичдэг. Сонгуулийн дунгасан явж тэр байх болсон тэр хэлцтэй. Тэгээд юу бидний энэ уншаад ингээд дараад бодож байна. Оршууд гэж хэлээ. Тэгээд ер нь бид нар төстэй юм байна. Тэгээд ерөнхийдөө бүр аль нь явсан байсан ч гэсэн ерөнхийдөө бид нар өнөөдөр ийм байдлаар байгаа маань яг юунаас шалтгаалаад байна. Өөрсдөө таних тэр зорилго гол юм бол бид одоо байна штэ. Тэгээд ер нь хийж авсан ялгаагүй ингээд бодож цахаад байж хаа нөгөө одоо нөгөө хэдийгээр либерал өөрөө арчилсан багийн хүн энэ гэж өөрийгөө бодоод байгаа ч гэсэн толгойн доторх нь ердөөс өөрчлөлтөө энэ нөгөө ишл хаас хугацааны социализм юм хүмүүс ер нь толгойн их хуудаа тэр одоо уул дахин манай тэр одоо энэ маань номлогдоод бичигдээд яцсан байна штэ. Тэгээд энэсээс олж чадахгүй энэ ийм асуудлууд айгүйх яваад байгаа болохоор нөгөө одоо дотоод орчинд жоохон ч гэсэн өөрчлөлт оруулах юмсан гэдэг үгнээс л тэгээд нэг ингээд цаг даав гаргаад ингээд дахин яриад байгаа гол зорилго маань болж байгаа штэ. Маш их баярлж байна. Энэ хууль манайх ингээд бид зөвхөн хаад хэсэг ингээд тэр үеийн юм дээр ингэж оруулж тэрийг ингэж оруулж бид ингээд хуулиа тасаал ингээд оюучин ингээд жижигхэн энэ одоо бас тийм юм шиг санагдаж байна. Энийг уншаад тэгэхээр энэ хууль гэдэг бол энэ Оросын уусаараас явах юм бол одоо яг чимэлтэй машин шиг билээ. Чимэлтэй машин машин болох зэрэг хаана үсэж байгаа одоо тэр Москвад улсын хаан одоо ч үгүй биш нэг хаана үсэх машин. Тэгээ хойно чиргүүл болох үнцэн байна. Хаана үснэ чиргүүл машин дараа явж тийм үстэй. Шүүх гэсэн бас яг тийм. Шүүх бас ингээд уг энэ хууль нэг чиргүүл тэгээд бүгдээр ингэ бичсэн. Тэгээд тэр машин одоо хаашаа явахыг мэдэхгүй. Тэгээд хаана үснэ тэр нь шүүдэг. Тэгээд шүүх хуулийн ямар нэг үгээр маргаанаас өөр хийдэг гэж энэ хуулийг осод. Маш олон янзаар ойлгож болохоор одоо тэгээд тийм учраас хүн ойлгохаарахгүй нэг хаана үстэй тохиолдох хэрэгтэй болохоор энэ хуулийн тэдний заавар тэр заалтар байгаа гэж чамаг энэ шийдлээ гэж хэлэхэд тэр ч одоо тодорхой байж болохгүй хууль тодорхой биш олоодохтой байна. Тэр учраас атом надэрээс яа хэзээ ч энэ хуулийг яаж ашиглаж болохыг мэддэг учраас ерөөсөө ямар ч тийм хийдэггүй энэ хууль зөрчил өгөө нүг гэдгийг мэдэхгүй мэдгийг харахгүй юм чинь гол нь яг хуулийг хадаа явах гэдэг нь хаад машин биш тийм нэг өмнөх нэг тийм энэ шимдэг яг хоёр хүн дээр хоёр янзаар хийж байгаа юм шүү дээ. Тийм учраас энэ ард иргэн ерөөсөө байнгын тийм хэрэгтэй шиг потенциалтай тийм одоо тийм хэрэгтэй болох юм чинь хэзээ ч хэрэгтэй болох боломжтой байхгүй юу? Нэг юм болохгүй бол ямар ч юм намайг яаж шийдэж болно гэсэн. Тийм учраас энэ ард иргэн тийм анхаа байх нэг эдгээр хэрэгтэй хүн шиг тийм сэтгэлтэй тийм итгэл үнэмшилтэй явдаг энэ Оросд ажлагаац. Тэгэхээр энэ ч гэсэн манайд бас л байгаа шүү дээ тийм байгаа наач яг байгаа. Одоо яг ийм үед тэр кейсийг хэлж чадахгүй л жишээд орчих чадахгүй. Тэгэхээр наач яг байгаа. Одоо нэг цагдаа хараад нэг гүйлс хийдэг. Одоо нэг тийм юм энэ байдаг шүү дээ. Тэр чинь угаасаа нөгөө өөрөө юм хийгээгүй байж тийм автоматар айдаг нэг тийм юм бий. Тэгээд энийг сүүлийн үед хятад дээр одоо гадны Японы тэр энэ одоо олон жил ажилласан тэр хятад ажил хийсэн. Одоо хүмүүс хийж том компани хүмүүс байцж байгаа байхгүй.
баригчлаа яав юу энэ дэр болоо. Тэгээ эдгээр бас ярьж байгаа гэж. Тэр одоо манай улсыг тэрсэлсэн барьсан одоо юу гэдэг тэр хэр холбогдуулаад авах хууль нь юу гэж байна. Нөгөө тэр заалт нь аягүй тодорхой болсон. Тэрийг яаж бас эргүүлж болохоор тийм юмар ингэж хүмүүсийг ингэ бариад байна гэдэг хятад бас наадах чинь хэлж байна. Тэгээ энэ хуулийг тэгж амар бас ийм тодорхойгүй ашиглаж байгаа дарангуул гэх юм одоо тэр шүүш амандаа хэрэглэдэг энэ кейс чинь яг одоо социалист коммунист малны бас нэг арга нь болчиход байна яг байгаа. За тэгэл хөдөлгөөн дараагийнх нь 3 дахь явчих тий. За тэгээд дөрөв юм хаяг гарчгийн юу байгаа вэ? Тэгээд гарчгийн нараа скоро орсоолчихсон билээс. За бодохгүй. За тэгээд юу тавьчихна. За баярлалаа. Тэгээд зүгээр. За тэгээд сайхан амсгаарай. За баярлалаа. Сайхан. За баярлалаа.